Амралтын өдрийн мэнд өнөөдөр та бүхэндээ Джетлигийн нисдэг кино үзүүлэх болно. Тухлан сууж, таалан болгоцгоно уу. За ингээд кинондон орцгоё. Кино эзэн суугтаа тавтай морил. Кинохон инди шоожигунаар амирсан өндөр эрсдэлтэй тулаанд бэлтгэж буй сэтгэл түгшийн үзэгдлэр нэгдэнэ. 50 хотод хинэн хүчтэйгээ нотлохоор хоёр эрс шийдсэн байдаг. Тайзан дээр гарахаасаа өмнө хоёр тулаанч өхлийн гэрээнд гарын үсэг зурж тулааны ноцтой байдлыг баттгана. Тэдний хөвгүүд үзэгчдийн дунд сууж хурц хүлээлттэйгээр аавыгаа ажиглана. Тулаан дууссаны дараа аавынхаа ялагдалт сэтгэлээр унсан бяцхан Хуан Жио бухимдлаа барьж ядан ганцаараа уйлна. Жиогийн хүү Жин Бардам зангаар дөхөж очиж аавынх нь стил 50 даяар хамгийн шилтгэн гэж сайрхана. Хуан Жио Бардамлаа залгиж чадалгүй Жинийг тулаанд өрнө. Тэрээр аавынхаа стилийг илүүдээр гэдэгт бат итгэлтэй байдаг. Гэвч тулаан эхлэмэгц Хуан Жио Жин рүү дайрсан ч шууд нүдээ хөхүүлж ичгүүртэй ялагдал хүлээнэ. Жин сэтгэл хангалуун инээмсэглсээр холдно. Үүний дараа Хуан Жио илүү хүчтэй болно гэж өөртөө амлаж дахин хизээж тулаанд ялагдахгүй гэж тангараглана. Гэртээ ирээд тэр өөрнийг хэрүүл маргаанд оролцсноор шийтгүүлдэг. Ээжээсээ яагаад аав нь түүнийг тулааны урлагт сургахаас татгалздгийг асууна. Ээж нь түүний астма өвчний улмаас хатуу чанга бэлтгэл хийх нь амь насанд нь аюултайг тайлбарлана. Гэвч Хуан Жио зөвхөн хүч чадлын төлөө бус гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээхийн тулд буу сурах хүсэлтэйгээ илэрхийлэн гуйна. Ээж нь түүнд буу бол хүний дотоод хүчийг хөгжөөж бусдад туслахад зориулагддаг болохоос өшөө хонцны хэрэгсэл биш гэдгийг зөөлөн сануулна. Дараа нь өгүүлэлэг цаг хугацаагаар урагшлана. Хуан Жио одоо насанд хүрсэн эрэгтэй болж бага охин Жидээ инхрийлэн тоглож буйг харуулна. Тэрээр ээжтэйгээ уулзаж ээж нь түнд ихнэр хайх талаар бодох хэрэгтэйг сануулж Жид ихийн хайр хэрэгтэй гэж үзнэ. Хуан Жио зөвхөн гэр бүлийн нэрийг өргөмжлөхөд анхаарлаа хандуулж байгаа тул романтик харилцаанд зарцуулах зав байхгүйгээ тайлбарлана. Түүний цорын ганц тэр хүн зорилго бол Туан хотын хамгийн агуу тулаанчин болох юм. Тэдний яриаг тулаангуйсан өрсөлдөгчийн мэдээ таслана. Тэр тайзан дээр ирэхэд өрсөлдөгч нь насанд хүрсэн Жин байхыг хараад Хуан Жио цочирдно. Хурц харц солилцож дахин өхлийн гэрээнд гарын үсэг зурсны дараа Хуан Жио рингэн талхан гарна. Түүний саяхны ялалтууд алдар нэрийг авчирч удалгүй хоёр шин залуу түн дээр ирж шав болохыг гуйн залбирна.
Тэдний гарал үүслийг судалж цаг гаргалгүйгээр тэр хайхрамжгүйгээр тэднийг дагуулахыг зөвшөөрнө. Дараа өглөө Хуанжиа хэд хэдэн тулаанчдыг ээлжлэн амархан ялна. Энэ их өмнөний дараа тэр энгийн нэг аяг цаагаар баяр тэмдэглэн сууна. Тэр орой найзынхаа ресторанд хооллож байхад нь олон хүн шав орох гуйлтаар төхөж ирнэ. Тэр тэднийг баяртайгаар хүлээн авч урам зоригтойгоор ухтана. Гинэт нэгэн танихгүй хүн ураг шалхаж Хуанжиа мастер чинтэй хараахан тултаагүй гэж дурдна. Энэ үг Хуанжиаг түгшин. Учир нь тэр 50 дахь бүх шилдэг тулаанчдыг ялсан гэж итгэсэн байдаг. Маргааш нь түүний туслах шавнаар нь их хэмжээний үр хуримтлуулж сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгааг мэдэгдэнэ. Тэр мөчид шавнаар нь шархацсан нөхрөө өөрөн орж ирээд түүнийг мастер чин довтсон гэж мэдэгдэнэ. Уурсан Хуанжиа мастер чиний төрсөн өдрийн найранд дайран орж олон нийтийн өмнө түүнийг тулаанд өрн дахин нэг өхлийн гэрээ өргөн барина. Түүний бага насны найз Жиний хүү түүнийг явуулахыг баярыг сүйтгэхгүй байхыг гуйсан ч Хуанжиа татгалзаж улмаар тэдний нөхөрлөлийг таслана. Бүгдэд талбайг чөлөөлөхийг тушаан Хуанжиа мастер чинтэй түүний төрсөн өдрөөр элтний тулаан хийхийг шаардна. Тэр үнэхээр тэнэг юм. Хожим нь түүний сургууль дээр Хуанжиагийн шавнарын нэгэн дургуутсан сургуулийг жигшин харна. Маргааш өдөр тулааны шархнаасаа эдгэрсээр байгаа Хуанжиа гэртээ ирээд аимшигт нээлт хийнэ. Түүний их болон охин хоёр нь алагдсан байлаа. Үүнд мастер чиний шавнарын нэг буруутай гэж итгэн тэр илт барин чиний гэрт гүйж очиж өшөө авахд бэлэн болно. Гэвч дургуутсан шав нь өөрөө ураг шалхаж алхахыг үйлцснээ хүлээн зөвшөөрөөд Хуанжиаг зохихоос өмнө амиа хорлоно. Чиний ихнэр охиныг нулимстай хараад Хуанжиа илтээ унгаж болсон явдалд айсандаа цочирдно. Гэртээ буцаж ирэхэд түүний шархацсан шав эргэлзэнгүүгээр нэгэн үннийг хэлнэ. Тэр согтуу байхдаа мастер чиний ихнэрийг доромжилсан бөгөөд чиний өмнөх үйлдэл нь түрэмгийлэл биш харин сургамж байсныг дэлгэнэ. Гимшилт автсан Хуанжиа зовлондоо тэнүүчлэн одно. Жаажин хотод хамгийн аимшигтай хүндлэгдсэн тулаанчин болсон хэдий ч найз их охиноо алдсан түүнийг бүрэн ганцааран нь үлдээж хэдэн сар өнгөрнө. Одоо сахалтай ус заслгүй тэнүүчлэгч болсон Хуанжиа зориггүй тэнүүчилж дэлхийгээс сэтгэл санаагаар бүрэн хүндэрчээ. Тэр голын дэргэд бүдэрч унаад живж эхэлнэ. Халуурсан төсөөлөлтөө ээж охин хоёрынхоо дүр төрхийг харж тэд түүнийг дуудаж нэгдхийг ятгах боловч түүний цаг хараахан болоогүй байдаг. Түүнийг өндөр настан эмэгтэй болон цохор ач охин мөн нар нь уснаас татан гаргана. Тэд түүнд бяцхан тосгондоо хорогдох газар санал болгоно.
Шүн бүр тэр хайртай хүмүүсийнхээ алдагдал болон өнгөрсөн үйлдэлийнхээ хүнд ачаанд чимээгүй уйлдаг. Энд байх хугацаанд Хуанжа тосгоны энгийн амьдралыг судалж хүнсний ногоо тарихад хүртэл тусалдаг. Энэхүү туршлагаар тэр өршөөл нэгүсэл өөрийгөө хянах чадварыг илүү гүнзгий ойлгоно. Тосгонд хэдэн жилийг өнгөрүүлсний эцэст тэр тайван тодорхой байдлыг олдог. Шинжлэгдсэн зорилгын мэдрэмжтэйгээр тэр гэр бүлийнхээ булшинд очихоор тайван хотод буцахаар шийднэ. Явхаасаа өмнө тэр хийх ёстой зүйлээ биелүүлснийхээ дараа мөд буцаж ирнэ гэж амлана. Тайван хотод ирэхдээ гадаадын нөлөөлөлд дүрлэх хотынхоо дүр төрхийг хэрхэн өөрчилснийг анзаарна. Түүний туслах зээлдүүлэгчид түүнээс бүх зүйлийг нь авсан боловч хэн нэгэн өөрийнх нь нэг хэсгийг нууцаар төрсөн гэж мэдээлнэ. Түүний гайхширлыг төрүүлсэн зүйл нь Жиний хүү түнд туслахаар ирсэн байв. Аавынхаа булшин зочлохдоо Хуанжа эцэст нь хувь заяаны тулааны үеэр аав нь яагаад хүчээ хадгасныг ойлгоно. Тэр аавыгаа жинхэнэ авраг гэж дууддаг. Ээжийнхээ булшинд түүний зааж өгөхийг оролцсон сургамжинд талархаж тэр үед тэдгэрийг үнэлэхдээ хитрхи их зантай байснаа хүлээн зөвшөөрнө. Дараа нь охиныхоо булшинд аав хүний хувьд бүтлгүйцнээ болон бардамнал нь эцэстээ хэрхэн зовлонд хүргэснийг хүлээн зөвшөөрнө. Маргааш өглөө нь Хуанжа мастер Жиний гэрт очиж бэлэвсэн эхнэрээс нь нөхрийнх нь үхэлд өөрийн оролцоотой холбогдуулан уучлал гуйна. Тэр өнгөрсөн үедээ эвлэрч дотоош орж хүндэтгэл үзүүлнэ. Гарахдаа тэр сонины гарчиг анзаарна. Херкулес нэртэй Америк боксчин хятад тулаанчдыг ялж тэднийг Азийн өвчтэй хүмүүс хэмээн доромжилж байлаа. Үндэсний бахархлыг сэргээх хэрэгцээнд хөтлөгдсөн Хуанжа Херкулест олон нийтийн сорилт тавина. Маргааш нь тэр рингенд орж дахин үхлийн гэрээг өгнө. Тайван байхдаа тэр рингийн хөтлөгчид үхтлээ тулах нь хуучны арга бөгөөд нэр төр хүндэтгэлтэйгээр тулсдах ёстой гэдэгт итгэдгээ хэлнэ. Хөтлөгч түүний үгийг үл тоомсорлож Херкулесэд Хуанжа зүгээр л түүнийг зодохыг хүсэж байгаа гэдгийг дамжуулна. Хуанжагийн жинхэнэ зорилго бол хятад ард түмнийг нэгтгэх тулааны урлагийн сургууль нээх бөгөөд тэдэнд кунг фу хувийн алдар нэрийн төлөө биш харин ив нэгдэл хөгжлийг дэмждэг спорт болгон ашиглахыг заах явдал юм. Маргааш өдөр нь Хуанжа дөрвөн гадаад тулаанчны эсрэг дөрвөнийг сорилтыг зөвшөөрч тэдэнтэй нэг нэгээр тулстана.
завсарлагын үеэр тэр балга цай уухад түүнд хор хийсэн гэдгийг мэддэггүй. Дараагийн тойрогт тулаан улам ширүүн болно. Хор нөлөөлж эхлэхэд Хуанжагийн нүд бүдгэрж толгой нь эргэж эхэлнэ. Үүнийг үл харгалзан тэр Танакагийн хүчтэй цохилтуудыг тойруулж чадна. Эцэст нь тэр цус залгиж цаг хугацааны завсарлага авахд хүрнэ. Жиний хүү түүн дээр очиход Хуанжа хорцсон гэдгийг ойлгоно. Эмнэлгийн тусламж авахд хитрхи оройтсныг хүлээн зөвшөөрч Чав нартаа түүний өшөөг бүү ав. Өшөө хонзон зөвхөн илүү их зовлон авчирдаг гэж анхааруулна. Өөрийгөө тайвшруулан цамцныхаа товчийг боож рингинд буцаж ирнэ. Танака түүнийг зогсоож амьдралынхаа төлөө тулалдахыг уриална. Гэхдээ Хуанжа ихсэн зүйлээ дуусгах ёстой гэж шаардна. Хид хідэн хүн цохилтыг тэсвэрлсэний эцэст тэр нэгэн цагт Мастер Чинийг алсан тэрхүү алдарт цохилтоо хийхэд бэлдсэн боловч энэ удаа тэр гараа буцаан татаж зүгээр л инээмсэглэнэ. Дараа нь тэр ундаг. Шүүгч тулааныг дуусгах гэж оролцсон боловч Танака оролцсон. Тэр Хуанжагийн гарыг ялалтын төлөө өргөж хэрв Хуанжа эцсийн цохилтыг хийсэн бол өөрөө ялагдах байсан гэдгийг мэдэгдэнэ. Кинон муу амар тайван талбайд тулааны урлаг хийж буй Хуанжагийн сүнсний дүр төрхийг харсан зүудэлтэйгээр өндөрлөнө. Тэр түүн рүү эргэж хараад инээмсэглэхэд мөгийн нүдэнд нулимс урсна. Джетлигийн нисдэг кино таалагдв. За манайхан лайк болон subscribe дараарай. Come on. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.